Сайн байцгаана уу манайхаа. За 25 дахь суугдлуудын сонгуул үзэж байгаа бүх үзэгчдэд энэ амралтын өдрийн мэндийг хүргэе. За манай телевизийн багийнхан Булган аймаг, Орхон аймгийг бас тойрж яваа. Энэ зуны цоврал нэвтрүүлгүүдэд бэлдсээр л явна. За өнөөдөр бол Эрдэнэт хотод тавтай морил. За Эрдэнэт маань үүсгэн байгуулагдаад 50 жилийн үүрэг үзэж байгаа юм байна. 1976 онд ардын их хурлын тогтоолоор үүсгэн байгуулагдсан юм. Одоо хот тэр үед 3 дахь том хот болж одоо үүсгэн байгуулагдчихсэн юм байна лээ. Тэгээ одоо энд чинь дандаа илгээлтийн эздээр хүмүүс ирж одоо Монгол улсын 21 аймаг 330 сумаас одоо илгээлтээр хүмүүс ирээд Эрдэнэт хотыг одоо өдий дайтай болтол нь явсан ийм түүхтэй хот гэдэг одоо монголчууд бүгд андахгүй л дээ. Тэгээ бид нар Эрдэнэтийг зорж ирж байгаа нь бас нэг учиртай. Тэр 50 жилтэй холбоотой нөгөө талаараа би Эрдэнэтийн уурхаар ерөөсөй орж үзээгүй. Одоо Гокро. Тэгээд би бас ийшээгээ хөсөлтөө өгөөд ингэсэн одоо биеэрээ орж уулзаад одоо аль биесийн зөвшөөрөл аваад за ингээд уурхайг орж үзэх гэсэн юм аа, хонох гэсэн юм. Уурхайн тэр олон мянган ажилчдаар бас нэг удаа дугаар бэлтгэж үзэх юмсан гэсэн юм хөсөлтөндөө хөтлөгдөөд тэгээ Эрдэнэт рүү ирсэн байна. Очоод уулзыг бүтгүүлгүй тийм ээ. Тэгээд ямар ч байсан Эрдэнэтийнхаа гог төр л хончих санаа байна. Тэгээ одоо зорилгоо биелүүлээ хамтдаа явцгаая. Эрдэнэтэд тавтай морил. Савано орчхоо. За. За савано та. Савано. За сайхан зусч гин үү. Сайхан зусч гин үү. За сайн явлаа. Танд нэг төр зүүч удаа. За. Бид нар Улаанбаатар хотоос гараад Булган аймгаар бүтэн тойроод Эрдэнэтээр орж ирлээ. За. Тэ өнөөдөр бас тэгээд Эрдэнэт маань бас 50 жилийн энэ жил тохиолж байгаа. За тэгээд ер нь бол бас маань нэвтрүүлгийн хамт олон Эрдэнэтийнхаа одоо энэ Гокийн одоо уурхайг урд нь бол бас үзэж байгаагүй мэн. Тэгээд нэг хонцох зөвшөөрөл дотор нь ороод шөнийн X дээр нэг хамт явах зөвшөөрөл олгож болох уу гэд одоо хүсэж яваа маань энэ юм байна. За. Орхон аймгийн 50 жилийн Эрдэнэт хотын 50 жилийн болж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн том хамт олон шүү дээ манайх чинь 7000 гаруй урхайчин хамт олноос бүрдэж байгаа. Тэгэхээр энэ том өрхөд айлд энэ том айлд бас хоны гэж боллоо яах вэ? Тэгээ би одоо энэ хүмүүст хэлье. Одоо бид одоо ингээд орой 8 өнгөрч ийн бид нар бас ихтэй хийгээ сууж байна. Одоо энэ ажиллаж байгаа ээлжийн үйлдвэр 1 минут зогсохгүй. Ингээд бүтэн 24 цагаар ажилладаг. Шөнийхээ ээлжийн даргад ерөнхий диспетчертэй хэлээ та бүхнийг онолж болно. За маш их баярлалаа. Уурхай маань одоо тэгээд мэдээж 24 цаг тасралтын үйл ажиллагаа явуулдаг. Нийт 7000 гаруй хүнтэй хамт олон бүрдсэн том айл байгаа. Нэг ээлжин дээр нь хичнээн хүн ажилт юм байна. Одоо өнөө оройн ээлжин чинь. За одоо шөнийн ээлжинд бол 450. Орчин хүн зөвхөн ээлжийн ажилчид дээр бас байж байгаа. Тэгээд өдрийн ажилчид цех хэсгүүд бол их хвчлэн өдрөөр явж байгаа. За яг үйлдвэрлэлийн үндсэн цехүүд дээр засварын хэсэг
технологийн ээлжүүд бол одоо ингээд 24 цагаар тасралтгүй ажилладаг. 450 гэдэг чинь тий 500-аад хүн ажиллаж байгаа юм байна да. Яг өнөө шөнийн ээлжинд бол. За тэд нартэйг л хамт өнөөр одоо хэдүүлээ нэгэн өдөр уурхаачин болж эднэрийнхээ ээлжийн ажлыг бас олон нийтэд хүргэж уурхаачин хүний бас нэг жаргал зовлонгийн талаар нэг сайхан нэвтрүүлэг хий да. Эрдэнэт хотын маань 50 жилийн ойтой холбогдуулаад ер нь одоо уурхаа маань бас ямар шинэ бодлого хөтөлбөр хэрэгжүүлж байна. Сүүлийн үеийн сонин содон зүйл юу байна? Эрдэнэт үйлдвэр хоёрыг салгаж ойлгох боломжтой. Тэгэхээр Эрдэнэт хотынхоо 50 жилд Эрдэнэтийн үйлдвэрийн уурхаачийн хамт олон бол том бүтээн байгуулалтын бэлэгтэй ойгоо огтж байгаа. За 25 оны жилийн эцсийн яг үзүүлэлтээр түүхэндээ одоо 48 дахь жилдээ ажиллаж шүү дээ. Түүхэндээ дамжилтыг тогтоосон үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдээр. Тухайлх юм бол 39.9 сая тонн өдрийг боловсруулсан энэ түүхэндээ дамжилт. За нөгөө талаар 4.9 их 80 төгрөгийн борлуулалтын орлого олсон нь бас түүхэндээ дамжилт. Рекорд дамжилт гэж ярьдаг шүү дээ. За нөгөө талаар 2.3 их 80 төгрөгийг улс орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн нь бас түүхэндээ дамжилт. Гэт ингэж ярих юм бол олон түүхэндээ дамжилтуудыг яг одоо явж байгаа үйлдвэр дээрээ хийсэн. За үүний хажуугаар ирээдүйд одоо яг өнөөдрөөс эхлээд цаашаа 56 жил ажиллах хөдрийн нөөцөө эрдэс баялагын мэрэгжлийн зөвлөлөөр баталгаажуулсан. Энэ бас их том амжилт. Нөгөө талаар оюутын орд гээд шинэ ордыг нээж 404 сая тонн хөдрийн нөөцийг мөн эрдэс баялагын мэрэгжлийн зөвлөлөөр баталгаажуулсан. Энэ бас Эрдэнэт хотынхоо 50 жилийн ойд уурхайчин хамт олонны бэлсэн том бэлэг. За үүний хажуугаар үйлдвэрлэлийн өргөтгөл шинжилгэлийн ажлууд явагдаж байна. Эд явагдаж байна. 78 онд анх ашиглалтанд орсон үеэс хойш өнөөдрийн хүртэл ажиллаж байгаа хөдөр бэлтгэлтийн 1-р шугамыг сольж байна. Дэлхийн брэнд болсон одоо дэлхийн уул уурхайн үйлдвэрүүдэд одоо танигдж үр дүнтэй батлагдж нотлогдсон тоног төхөөрөмжүүдийг технологийн хамт одоо Эрдэнэт үйлдвэрт нутагшуулж байна. За тухайлах юм бол өндөр даралтын булт нунтаглагчийг Монгол улстай анх удаа Эрдэнэт үйлдвэр дээр суйрлуулах гэж байна. Одоо суйрлуулах барилгын ажлууд нийт явж байна. За нөгөө талаар дараагийн 60 жилд ажиллах хөдрийн шинж чанарын судалгааны ажлуудыг хийж дуусгаж үйлдвэрлэлд одоо сөргөөр нөлөөлдөг уул геологийн нөхцөлийн эсрэг шинэ технологиг хөдөлгөлтөх шинэ технологиг нэвтрүүлж технологио баталгаажуулсан. Гэх мэтлэн одоо Эрдэнэт үйлдвэрийн хамт олонны амжилтыг яриад байх юм бол их олон юм ярина. Зүгээр нэг зах зухаас нь дурдхад санаанд орж байгаагаа дурдхад нэг юм байна шүү дээ. Тэгэхээр бол 50 жилийнхаа ойгоор Эрдэнэтийн маань үйлдвэр бол маш өндөр амжилттайгаар эрдэнэтчүүдтэй бол монголчуудтай бэлэг өрж угтж байгаа юм сайхан түүхэн он болж өнгөрч байгаа юм байна. Тэгээд та бас маа цэнхэрлэгцээр маа нэвтрүүлгээр дамжуулаад нийт уурхаачдтай, нийт эрдэнэтчүүдтэй бас сайхан баярын мэнд хүргэж гэж хүсье. Тэгээд би одоо тэгвэл нэг оногдож өгсөн мэрэгчлэлтэнтэйгээ нэг инженертэйгээ өнөөдөр шууд одоо 8 өнгөрцөн болохоор би бас ажил руугаа яарад байгаа. Эрдэнэт үйлдвэрийн 7000 уурхайчин хамт олонны нэрийн өмнөөс Орхон аймаг Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсан 50 жилийн ойн босгон дээр Эрдэнэт үйлдвэр хэмээх том айлд ирж хоногч байгаа та бүхэнд нийт уурхайчдынхаа өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Уурхайчдын хийж хэрэгжүүлж байгаа цаг наргүй зогсох хэрэггүй ажилдаг ажлын онцлогийг бас олон түмэнд таниулж өгөх гэж байгаад бас их талархаж байна. Нөгөө талаар уурхайчдын хөдөлмөр урсаж байгаа хөдрийн урсгалын хурдтай яаж уралдаж цаг хугацаанд ажилдгийг бас харуул та бүхэнд бас их сонирн байх бах. Ингээд нийт уурхайчдынхаа нэрийн өмнөөс Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулж одоо хийж байгаа нэвтрүүлгээр дамжуулж бүх эрдэнэтчүүдтэй эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсээрэй.
За нөгөө талаар Эрдэнэ үйлдвэрийн уурхай ажин хамт олонны улс их орны өмнө хүлээсэн Монгол улсын төсвийн өмнө хүлээсэн хариуцлагатай үүргүүд бас нэр төртөө цаг, минут, секунд болгон одоо хийж хэрэгжиж байна гэдгийг бас одоо бахархалтайгаар хэлье. За маш их баярлалаа. За тэгээд би ажил руу орё дарга. За манай ерөнхий диспетчер энд байж байгаа, яг энэ давхарт байж байгаа. Эндээс дамжуулаад бүх зааварчилгаа аваад тэгээд ганцлан одоо нэг хүн байх баг. За маш их баярлалаа. За баярлалаа. За энэ манай уурхай диспетчерүүдийн өрөө юм байна. Энд ингээ миний хувцас өмсөж орох хувцас маань энэ чинь. Бидний хувцас маань уурхай онцгой бүст орж байгаа учраас бас ийм шаардлагын дагуу уурхай бүс рүү орох нэвтрэхэд одоо зөвшөөрөгдөх хувцсыг бол өмссөн байх ёстой гинэ. За гялс хувцас хэлээ. За. Ингээд уурхай ч даашгүй болж байгаа юм да би. Хувцсанаар зогсон таарсан гэж бүрл ванили ийз. Одоо миний түрүүний өмсчихсэн нэг юм шар хамтаа зулвал уурхаараа зүгээр түр ороод гарч байгаа зочдод зориулагдсан ийм хамтаац байт юм байна. Би бол өнөөдөр уурхай дээр одоо бүтэн өнжөөд хоноод ажиллаад гарах учраас одоо ийм үндсэн уурхай ажилчдынхаа ийм хувцас энэ гутал мутал амар гоё юм. Одоо энэ ингээд өөр төр гიშгэд яах ч гэхгүй. Энэ дээр ингээд юм хүн унж яхаас хамгаалагдсан юм төмөр юм үүтэй. Тэгээ манай дотоодын үйлдвэрийн хувцснууд. Тэгээ энэ оюутны цехний дотроо өөрсдийнх нь шууд сайзыг аваад хувцс муудлаа гээл тийч ингээд нормын төлөвлөгөө хийж байгаа шүү дээ. Тэгэл өөрсдөө хэмжээгээ өгөөд тэгэл хувцаа эндээ оюулаад авчдаг. Материал энэ төр нь бол аягүй сайхан. За ингээд гар мараа одоо анхаар гараа болгоомжл гэдэг. Ямар нэг юм руу явуулахад л пад гэж би нэг харах нь шүү дээ. Ямар. За ийм гоё юм байна. За одоо намайг хөтчилж явах инженертэйгээ уулзаад ажиллах хэрэг. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Хулсан давс компани. Дэлхийд мэндэлсэн цор ганц шүлтлэг давс. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Denk Farm. Элгээ хамгаалж, элэгний өхлөлтөө сэргийлье. Liver Active. Сайхан сонсож байна үү? Сайхан. За би тантай уулзах гэж явуулсан. Чиглэл ингийн шиг байна. За. Ихэд тэр хөтөлбөр юм гарсан байл. Эний дагуу явах. За. За одоо хоёул яах вэ? За юуны өмнө танаа баг хамт олныг хүрэлцэн ирсэнд талархалтай хандж байна. Багс санаандгүй бас иймэрхүү болоо өнөөдөр нилээ шахуухан л үүрэг даалгаар авчихлаа. За хэдүүл манай диспетчерийн пункт руу 6 дахь руу гарыг. За тийм дээр шууд ингээд эхлэх гоё тий. Шууд эхлэв. Шууд. Би ямар яг уурхай ч л болсон юм. Баян зэ. За манай үйлдвэр жил 365 хоног байдаг. За энэ 2 өдөр нь их сахсалтай ажил гэж та бүхэн сонсч ирсэн баг. За их 7 хоногийн ажлууд төлөвлөгдөж байгаа. За бус 363 хоногт бол ингээд асралтгүй 24 цагийн үйл ажиллагаа үйлдвэр байгаа. За энэ манай диспетчерийн үндсэн пункт. За энэ ажиулах үйлдвэр цахилгаан цех, улс хангамжийн цэхийн бүх үйл ажиллагаануудыг технологийн процессын хяналтыг энд тавьдаг. За энэ дээр манай диспетчер залуучууд ажиллаж байгаа. Одоо энэ план зураг бол энэ хяналтын хэлс бол баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны бүтэн хяналт ингээ байгаа гэсэн. Бүтэн хяналт одоо баяжуулах үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжүүдийн ажиллагааны төлөв, цагийн ачааллууд, аль тоног төхөөрөмж ямар ачаалттай ажиллаж байна, ямар сахилгаан хэрэгжилж байна гэдэг чим ингээ бүх юмнуудыг энэ дээр дэлгэцээр ингээ хянаад явж байдаг гэсэн. Жилийн 40 сая тонн хөдөр боловсрол хүчин чадалтай. За өдөрт нэг 110 мянган орчим тонн хөдөр боловсруулдаг. Өдөр болгоо тий. За 1700-аас 1800 тонн сэм байж бол за 15-аас нэг 18 20 тонн орчим молибдены гэж үйлдвэрлэдэг. Ийм үйлдвэр байна. За энэ манай баяжуулах үйлдвэрийн ажил өндөр залуу ажил ихтэй байна уу? Ажил гайгүй байна уу? Дэжгүй байна. За энэ манай цахилгаан цэхийн диспетчерийн удирдлагын самбар юм да. За сайн байна уу? Диспетчер салон энд ажиллаж байна. Ажил өндөр. Саач. Доодорч гэдэг цахилгаан цахим шуурхайлт диспетчерийн диспетчер. Нуттай ажиллаж байна. Өнөө орой ээлжинд гарч байна. Ээлж ажиллаан тань сайхан байна уу? Ээж ажил одоогор нам 50 сайхан. Хэвийн асуудалгүй 50 сайхан байна. Тэр удаа ажиллаж байна одоо. Одоо үйлдвэртээ 15 жилдээ ажиллаж байна. Оо за.
Эрдэнтийн унаг нь. Эрдэнтийн унага. Унаг аль микро? Одоо 3 дугаар микрэх. 3 дугаар. Тэгээ Уурхачин багийн. За Уурхачин баг гэж бас тодорхой баг үүдэн. Микро дотроо тусалтай багтай. 15 жил ажиллаж байна. Ер нь бол тэгэл одоо Уурхачин байхын сайхан нь юу? Одоо Уурхачин сайхан одоо мэрэгжилтэй эзэн болоод энэ сайхан миний өв цахилгааныхаа мэрэгжлийг эзэмшээд энэ свичрээгээд мэрэгжлээ эзэн болоод явж байгаа нь сайхан байна. Энэ үйлдвэрээр бас бахархалж ажиллаж явдаг. Миний өв цахилгаан цагт ажилладаг. Манай цахилгаан цагт Эрдэнэт үйлдвэрийнхаа бүх цахилгаан хамжийг 6 кВ-аас 110 кВ хүрэл хоногийн 24 цагийн турш тасралтгүй найдвартай соёлтой хангах эрх үүргийг хариулъягээд ажиллаж явдаг байгаа. Манай байгууллагын хөтөл. Байгууллагын хамт олон 50 жилийн байрын мэндэр гэж. За манай цахилгаан цахилгаан болон нийт Эрдэнэт үйлдвэрийнхаа Уурхачин хамт олон Эрдэнэтийнхаа нийт иргэдтэй Эрдэнэт хотынхаа 50 жилийн байрын мэндийг хүргье. Эрдэнэт үйлдвэр маань онцлог нь сангамжийнх нь гэсэн үг тийм. Тэв сангамж гэсэн. 60 км-ийн холоос буюу Сэлэн мөрнөөс за Эрдэнэт хотынхан болон за Эрдэнэт үйлдвэрийн хэрэглээний усаа татдаг юм онцлогтой. Ажуудаа ойрхон бол хамгийн орон их усур бол Сэлэн мөрөн маань байгаа. Тэгэхээр ер нь бол өдөрт бид нар хэрэгэлдэг нийт усныхаа одоо Эрдэнэт үйлдвэр 300 250-аас 270-80 мянган метр куб ус хэрэгэлдэг. За үүний нэг 85-90% нь усаа эргэж ашигладаг. За нэг үлдсэн 10-15% нь бол цэвэр ус ашигладаг гэсэн үг. За энэ нь бол бас ус ашиглалтын хувьд бол ер нь бол дэлхийн стандартт бол нэлийн дээгүүр орох үзүүлэлт юм байна. Тийм байна. За манай энэ шинэ залуу ус өвчин Гол төлөв бас уурхаануудын нэг асуудал ялангуяа говийн тал руу байгаа уурхаанууд бол гүний усын асуулт айгүй ихтэй. Одоо гадаргын ил ус багтай учраас танайх бол 60 км-ийн зайнаас гадаргын усаа ашиглаад тэгээд ашигласан усныхаа 80-90%-ийг буцаан ашигладаг гэдэг нь бол уурхайн хувьд бол бас усны ашиглалт маш сайн гэдэг үнэлгээн дээр тавигддаг байх шүү тийм ээ. тэгж ирсэн. Одоохондоо нар жаргаагүй байгаа учраас ил уурхаан диспетчер ороод ил уурхаахын үйл ажиллагаатай бас танилцаад тийшээ тэндээсээ дээрээсээ баяжуулах үйлдвэр үйл ажиллагаа тэгээд баяжуулалт тэгээд симптомын ажилт, зэсмэлүүдийн ажилт тэгээд засаг механикийн завууд гэсэн ерөөхдөө иймэрхүү дараалал яаж ирсэн төлөвлөлт хийчихэд явж байна. Окей. За хоёул хаана ирч вэ? За одоо бид ил уурхаан диспетчерийн байран дээр ирсэн байна. За эндээс ил уурхаан бүх технологийн процесс за тэгээд бүх үзүүлэлтүүдээ хяндаг. За баяжуулах үйлдвэрт өгж байгаа хөдрийн шин чанарыг энд одоо үндсэн дундчлалт хийж технологи тааруулж эмгэгдэх гэсэн. За иш харцгаа. За тийм. За сайн байна орой минь төргий. За сайн байна уу? ажил тавлаг үзлээ. За манай ил уурхаан диспетчер Атар 2 гэж залуу байна. За өнөөдөр уурхаан үйлчлэл дагуу сайхан уу? Уурхаан үйлчлэл дагуу сайхан ээж эхлээд явж байгаа. Тийм байна. Одож ийн үү? Ажилд ороод 18 жил болж байна. Оо за бараг 20 жилийнхаа Тийм. босхон дээр ирж байгаа юм шүү дээ. Одоо ингээд шөнийн цагт ил уурхаа бас явуулах уу? Тасралтгүй орон руу цагаар. Тасралтгүй ингээд ээж ирээ. гэрэлтүүлэхтэй. Гэлтүүлэхтэй. Тэгээд л ерөөсөө Тасралтгүй орон цагаар 4 ээж ирээ хүмүүс үг. За 12 цагаар бүх хүмүүс. ил уурхаа онцлогоо нэг хэлээч. За ил уурхаа маань болохоор нийт баяжуулах үйлдвэрийг хүдрээр хангах. За хоосон чуулганыг болохоор хоосон авуулга руу зөөх. За уурхаа маань нийт одоо ингээд экскаватор нь болохоор 14 экскаватор байна. Өргөн машин 8 өргөн машин. За автовер болохоор нийт бараг 45 билаз. Хөдөр хөрс зөөгд явж байна. Энэ ирсэн зочдыг харуулах тавцсан гэж байх уу? Бид нар харж болох уу? Тийм, нэг уртын тавцан дээр гарч байна. Оо тийм. За тэгвэл тийш гарах уу? тийш гарах уу. За. За энэ одоо зэсийн эрсцүүд байна. За энэ одоо зэсийн одоо эсэлцэн эрсцэс буюу одоо бидний ерөнхийдөө мэддгээр бол оюун одоо ингээд нэг илэрцсэн гэж харагдаж байна. За эндээс ингээд борнит, молибденит гэдэг ингээд зэсийн хөөрлөд явж хайлкабрит гэдэг явж байна. За одоо энэ шаргалдуу өнгөтэй одоо энэ альтрахуу гэдэг яриад байгаа эдгээр бол бид нар одоо энэ хайлкабритийн холимог энэ эрсцтэй одоо юу гэдэг нь бид нар хөдөр маань бүх хөдрийн Эрдэнэт үйлдвэрийн ил уурхаагаас олборлогддог бүх хөдрийн дээжүүд байна л гэсэн үг. За одоо шинэ энэ хайлкабрит байна. Хайлказин байна. Борнит байна гэх жишээ. Мөрхөө. Аянаас ингээд ирсэн зочдод бас үзүүлэх зорилттой. Одоо баялагуудын дээжээс ингээд тавьчихсан. Бага юм байна шүү дээ, тий. Ер нь бол 48 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр маань анх 1978 онд ороход бол зэсийн агуулга бол маш өндөр байсан. Маш өндөр. Маш өндөр гэдэг нь одоо бараг 1%-ийн агуулгатай хөдрийг л бид нар боловсруулдаг байсан. За одоо 48 жилийн дараа өнөөдрийн тухайд тэгэхэд бол 0.365% зэсийн агуулгатай, 0.14% молибдений агуулгатай
ийм их хөдөрлөл бид нар баяжуулж байна. Тэгээ яг Эрдэнэ төлөвлөрийн техник технологийн үндсэн бодлого бол бид нар одоо жил ирэхтэйсэн хөдрийн агуулга багасж байгаа. За тэгээд уул геологийн нөхцөл карьер доошлох гэсэн хөдөр хатуурч байгаа. Тийм учраас бид нар хөдөр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар бэлэн бүтээгдэхүүний тоог хадгалж ерөнхийдөө орлогоо хадгална гэсэн үг. Шинээр хийгдэж байгаа техник технологи бол өөр өөртөө байх та цахилгаан эрчим хүчний шингээлт байх та хабын нөхцөл хангасан ажилтнаа одоо эерэг нөлөөтэй ийм техник технологийн бодлогыг явуулж байгаа л гэж ойлгож байна. За анх Эрдэнэ төлөвлөр одоо Эрдэнэтийн овон маань одоо анхны төвшин бол одоо эд жишээ байна. За. Далайн төвшнөөс дээш нийтдээ за Эрдэнэтийн овон уулын маань орой 1500 м байсан байна. За өнөөдрийн байдлаар бол бид нар хамгийн доотлын шинэ горизонт мал 1130 дээр байгаа гэсэн. Тэгэхээр бид нар 370 орчим метр уулын оройгоос одоо үндсэндээ 48 жилийн хугацаанд Эрдэнэт одоо Монгол улс энэ сайхан буянтай Эрдэнэ тоогоо гэдэг энэ сайхан байлгийг одоо бид нар 50 гаруй жил хүртэж байна монголчууд тийм ястал тийм байгаа юм байна тий. За энэ дээр нэг 13-аас 14 экскаватор байгаа. За 13-аас 14 экскаваторын ерөөхдөө хөдөр дээр бол нэг тал нь. За үндсэндээ нэг 6-аас 7 экскаватор тогтмол хөдөр дээр явна. Ааха. За хөрсөн дээр бол бас нэг 6-аас 7 экскаватор явна. Нийтдээ хүнд даацын өөрөө буулгагч буюу бидний нөгөө ярьж заншснаар билац 125 тонны даацтай билац нэг дунджаар бол 45-аас 47 билац ажиллаж байгаа. За өнгөрсөн 30 жилээс ахуулаад бид нар ерөөдөө хүнд даацын одоо энэ дээш тээвэрлж штэ. Наахан тийм байна. Японы Камацу гэдэг техникүүдийг одоо энэ нэвтрүүлж. Ааха. Техникийн шинжилгээг одоо энэ хийгээд цаашдаа ерөнхийдөө техникийн бодлогуудыг ерөнхийдөө хөдөр зөөх зам маань уртсаад байгаа. Карьер маань боломгүй болоод байгаа. Тэгээд бидний цаашдаа ерөнхийдөө явах технологийн бодлогын чиглэл бол хамгийн өртөг багтаа хамгийн өөр ашигтай. Одоо багаар энгийнээр ярихад дизелийн түвш баг зарцуулах гэсэн үг шүү дээ. Тийм. Ер нь бол хамаг зардал маань явж гэж байна. Гүн маань доошоо явах тусам тойрог замын урт нь уртсаад л. Тэгэхээр одоо аль болох баг иддэг техникийн одоо тэр шинжилэлт хийгдсэн тийм төхөөрөмжийг л одоо бид нар энэ дээр нэвтрүүлэх шаардлагатай болж байна гэсэн үг шүү дээ. Одоо ер нь бид нар энэ жил одоо манай бас нэг томоохон төсөл одоо ингээ удахгүй ашиглалтанд орох гэж байна. За юун дээр хөрсөн дээр эдгээр явж байгаа 45-аас 47 одоо энэ хүн даацын өөрөө буулгагч буюу билазын маань талны өдөр дээр талны хөрсөн дээр явдаг гэсэн. Тэгэхээр бид нар одоо энэ хөрсөн дээр мөчлөгт урсгалт тээврийн технологи буюу одоо канери системийг одоо удахгүй ажилд оруулах гэдэг. За тэгэхэд бол ерөнхийдөө манай энэ үйлдвэрийн ялангуяа энэ ил уурхаан зардал эрс багасах ерөнхийдөө боловсролын тооцоо боломж олгох гэж байна. Тэгэхээр бид нар бас энэ төсөлтөг одоо яг ийтгэл явж байна да. Одоо ажлууд. За баярлалаа. Өөрсдөө танилцуулж байна. Би энэ баяжуулах үйлдвэрээ хийж байгаа. Би баяжуулах үйлдвэрээ ээлж монитор хосоо ирж байна. Яг одоо бидний энэ ороод ирсэн байгаа хэсэг бол энэ уурхай маань ямар хэсэг юм бэ? Одоо манай нөгөө энэ уурхайгаас тээвэрлэж ирсэн үйлдвэр одоо буцаад дараагийн 50 зуураар тээвэрлэх хэсэг. Тээвэрлэх хэсэг. Нэг каньон нийтдээ хэдэн метр урттай? 800 метр. За энэ одоо ингэж баяжуулж явж байгаа гэсэн үг юм уу? Одоо энэ нөгөө зэсээ өдөр агуулсан. За зэс агуулсан өдөр явж байгаа. Дунджаар наад 365 өнөө зэс агуулсан. Наад энэ агуулсан өдөр одоо яшаа бодлоо зүгээр дараагийн ажил хийж байгаа. Энэ дээр юу байнгын муслахаатай байд юм уу? Байнгын нөгөө дагаад тоос таах юм. Энэ угаасаа энэ бол ерөөсөө байнгын байх ёстой зүйл юм биш үү? Байнгын ажиллаар наад хэдэн жил ажиллаж байна? Би үүд 11 жил ажиллаж байна. 11 жил. Одоо энд яг би суугуул байсан. Таны би одоо 28 жил ажиллаж байна. Ирдэмээ онцлог. Одоо ер нь хамгийн удаан ажилласан хүмүүс бид хэдэн жилдээ өмч байна? Ер нь тэгээд 30 гарсан жил ажиллаж байна. Таавал түрүүнээс хамгийн удаанд орох биш үү? Тийм ээ, дахиад орж байгаа юм байна. 1 2 3 гээд 4 5 шаттай амжиж ийж 4 5 шаттай амжиж. Тий.
Энэ хүдэр маань ерөнхийдөө 0.3 уран шиг болж ижил баяжуулт байгаа. Уур юм үрсэг жоох нь Уран шиг бол тий. оо за Тийм бол ижил одоо харахад бол бүр яг энэ шиг бол тий. тийм байна. Хэмжиж сүнтэй яадаг юм шиг. За. Одоо сүйдээ нөгөө нэг онцгой жижигчтэй бичтэй. Хацсан бол хоочны юм байна. Яг байна. Одоо энэ тайлбарыг ямар асуудалгүй юм шүү дээ. Тий. За, энэ хаалт өдөр байдаг. За одоо яг баяжуулт хүндрээ нодтой баяжуулт хэсгээ яг нод хэлтийн хэсэгтээ зогсож байна. За. За яг одоогоор энэ 8 дугаар дээр гэж байгаа. Тэрнүүдийг одоо хамт хөрөмжтэй төлөвлөгөөд орсон зэрэг засвар 40 цагийн засвар. 40 цагийн засвар. 40 цагийн засвар одоо зарлах гэж байна. За энэ залуу манай шиг залуу болсон өчим. Одоо баяжуулт хийж байгаа. Энэ дараа маань одоо залуу маань команд өгөөд тэр ажил зарлах. Тэр удаа ажиллаж. За миний би ажил бүрдэлт өргөдөө 8 дахь жилдээ ажиллаж байна. За. Орсын улбаны улсын санкт Петербург хотын Улуурхай гэсэн хотыг ажлын технологич мэргэжлээс өсөөд тэгээд бүрдэлттэй ажилд ороод одоо 8 дахь жилдээ ажиллаж байна. За. Өөрөө эдний бас унгуу өгдөө. Эрдэнтийн унгуу өгд. За. Удам даасан ургаач. Удам дарсан ургаач. Ямар гоё. Энийг 40 цагийн засвар ороод дуусахад энд үүд ажиллагаа догдох ямар нэг юм байхгүй юу? Байхгүй нөгөө төлөвлөж байгаа зогсоож байгаа засвар болохоор ямар нэг догдох байхгүй. Ер нь ямар нэг юм одоо бодлоор янз бүрийн юмнуудыг ер нь тодорхой хугацаанд явцад ингээд нэг нэгээр нь төлөвлөсөн юм зогсолтуудыг хийдгүү тийм. Ээлжлээд нэг нэгээр нь зогсоогоод 2 сар ажиллаудаад нэг зогсоогоод 6-9 сар явуудаад нэг хоёрын догдох юм биш. За. Наац залуу залуу. Өглөөхөө чиг амтлаа да. Магро махны соус. Та элэгний өөхлөл чимээгүй нэмэгдэж байдгийг мэдгүй. Амьдралын буруу хөвшил, хорц суршил зэргээр шалтгаалan элэг өөхөлж чимээгүй өвчлсөөр байдаг. Танд элэг хамгаалах элэгний өөхлөлд сэргийлэх Milk Thistle, Silimarin, холын агуулсан Liver Active бүтээгдэхүүнийг санал болгож байна. Өвдсөн хойно биш, өнөөдрөөс эхлэн элгээ хамгаал. Элгээ хайрлая, эрүүл амьдрий. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm Герман чанар. Монголын их хамаалаглан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үеийн бүтээгч их хаан Чингис өлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээл их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Таван нүдэн Хүрээд ямар гэж өгөр вэ? За чиглэл компани янз цагаа өгөр байлаа. Чиглэл компани хийж байгаа энэ Монгол хүү энийг төмрөөр хийгээд байна. Манайх урд нь ингээд энэ фяван саунуудаар ингээд айргам хийдэг байсан бол энэ жил гоё зориултын бүлүүртэй юм сайхан хэмжээнүүдээс захиалгаар ингээд том жижиг хамаагүй хийх юм байлээ. Хүүрэндээ айргаа хийж сама хийж өнөөдрийн айргийг бүлэх гээд тэд гур байж байна. Айргийн хөхөр гэж. Айргийн хөхөр. Бал мал гарахгүй зэвэрхгүй. Ямар нэгэн төмрийн амд амтдахгүй. үндэсний үйлдвэрлэгч чиглэл хязгаарлагдмал хариуцлагатай компани. Хулсан давс компани. Дэлхийн давсны шин нэрэн. Эрүүл хооллох нь хамгийн сайн тайлбар юм.
хоол хүнсний салшгүй нэг хэсэг нь давс билээ. Шарсан, даршилсан кимчи, шүл, хүүтэн хоолж бай. Шатаасан хулсан давсан хоолны холцын амтлаг, шинэлэг байдлыг сайжруулахад туслана. Энгийн хоол хийх бус, ер бусын амтыг сэргээж чадна. Утас 76 тэгтэг 39-38. Та элэгний өөхлөл чимээгүй нэмэгдэж байдгийг мэдхүү. Амьдралын буруу хөвшил, хорц суршил зэрэг шалтгаалan элэг өөхөлж чимээгүй өвчлсөөр байдаг. Танд элэг хамгаалах элэгний өөхлөлд сэргийлэх Milk Thistle, Silimarin, холын агуулсан ливер актив бүтээгдэхүүнийг санал болгож байна. Өвдсөн хойно биш, өнөөдрөөс эхлэн элгээ хамгаал. Элгээ хайрлая, эрүүл амьдрий. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm Герман чанар. Агро махны соус. Шаржигдэх шоколад амталж үзэх үү? Cornto Bianca. Бэлэг чанарыг Bianca-гаас. Одоо бид яг зарчж байгаа хэсэг бол том бюджетийн хэсэг. За хамгийн сүүлд ашиглалтаа болсон 2025 онд ашиглалтаа болсон 12 сая хүчин чадалтай хослол секцийн одоо яг бид 2 дугаар секцтэй бид ирж зогсож байна. За тэгэхээр энэ хамгийн гол орчин хамгийн сүүлийн дэвтэрийн дараагийн нэгс болсон Эбен Свит фирмийн хажуутын машинаас 130 метрийн бид кубик багтаачтай байж байгаа шүү. Ашиглалтаа болсон. За бүрэн автомат эксперт системтэй. Бид хүний ажилаар маш хөнгөвчлсөн ашиглалтуудыг тавьсан хамгийн өндөр. Загварын одоо хамгийн бага хэрэгтэй одоо энэ орчигийн том хөрөмж яг жилийн өмнө ашиглалтаа болсон. Одоо манай залуу ажилтнууд энэ дээрээ ажиллаж жижигхэн ажиллаж байгаа гэсэн. За сайн уу хэд бид үү? Яг их сарах гэдэг сайн байна. За сайн байна. Ажил өндөр. Ажил өндөр. Ийм том үйлдвэр ийм жижигхэн ажилладаг байж байна. Ямар за ер нь үүдний процедур даггүй ажил даггүй юм үү? Ажил атагаа юм байна. Хэвээ үргэлжлэж байна. За энд яг ямар процедур яваад байгаа бид үнийг тайлбарлаач. Одоо энэ хагас одоо бид нар хүндрийг одоо план, план энэ тараад бажет процесс явж байгаа. Ингээд бажет тараа бид нар одоо эцсийн бүтээгдэхүүн болгосон бажетлыг үүдээр цаацаа. Одоо энэ ингээд ийм баяжмалтай одоо хөөсөр нөгөө ундаг болсон шороогоо одоо угаагаад Тэсийг ялгаад авчихна гэсэн үг шүү дээ. Гол багсаад ойлгуул. За тийм байна. Бид нэг тогоондоо ингэж хичнээн их юу багцдаг юм бэ? Одоо энэ машин нь болохоор өөрөө 160 м3 эзлүүтэй машин байгаа. Бид хаад өгсөн. Би сая өнгөрсөн 2025 онд энэ төсвөртэй зургаатай хийсэн. Тэгээд ажлаараа одоо яг жил болгочихсон. За ямар вэ? Энэ надад стил өндөр агаад тэгээд өөрөө өгсөн мэтлэр ингээд ажиллаад явж байгаа болохоор ер нь одоос ийм охтууд мэдээ чи бас одоо гендрийн юу харьцангуй цөөн үү? Яг үйлдвэр дээр яг бид ажлын хүчний 33-аас 35% нэмэгдэж байна. Ерөнхийдөө 2-1 хацаадаг гэсэн. Тийм байна. Ерөнхийдөө караны машин ч юм уу, камерын машин ч байж байгаа ч. За сая атомын цэгтэр жишээ нь одоо билазын оператор шиг нэмэгдээ байх жишээ нь. Эсвэл онцоо бас их юм байна. За дүүтэй амжилт хүсье. За баярлалаа. Өдөрчтэй болон хамт олондоо бас энэ тохиолдолд үүсгэн байгуулсан ерөнхий үйлдвэрийн өргөнд 50 жилийн баярыг хүргэж. За тэгээд нэг төсвөртэй ингээд 50 жилийн өрөөнд захах хэрэглэрэг зөвөрөө. За ажиллаж. За баярлалаа. Бас баярлалаа. Яг одоо бидний энэ хөл доор ингээд юм алтан хөөс шиг юм одоо баяжмал ингээд одоо буцалж идэм байна. Ингээ харахаар яг юм алт шиг. Одоо энэ чинь ингээ дандаа яг тэсийн баяжмал нь ингээ дээрээ хөөснийхөө дээр ялгараад угаагдаад гараад ирдэг юм байна шүү дээ. Ингээ харахад үнээр зүртэй юм байна. Йоо, доош харахад түрүү айдас рүүмэр. Энэ чимээ амар ихтэй. Энд бол юм чихвчтэй ажиллахгүй бол болдгоо маань. Тэгээ бид нар ингээ чихвчээ зүүчих юм бол хоорондоо ярьж чадахгүй болох гэдэг болохоор төр зуурдаа чихвчгүй явж байгаа юм манайхаа. За яав.
Одоо баяжуулах үйлдвэрийн эцсийн дамжлага. За зэс болоод молибдены баяжуулалтыг шүүж хатаагаад экспортод очдог. Яг энэ хэсэгтэр бид нар хичээлээ. Эцсийн бүтээгдэхүүн болох. Одоо баяжуулаа экспортод очдог хэсэг тэнд ирсэн байна. За өнөөдрийн байдлаар бол одоо шинэ бид нар яг технологийн шинжилгээ ажлыг тогтмол хийдэг байг ингэж хэрэгжүүлээд одоо 2 канал солисон. Одоо хуучин каналуудаа одоо ингээд дуулах ажлууд яг энэ одоо хийгдэж гэсэн үг. Тэгэхээр одоо энэ 100 тонны каналуудын одоо үндсэн 2 талын гоёг буулгасан. Одоо хоёр холдсон дугуйтаа деталыг буулгах иймэрхүү үйл ажиллагаанууд явагдаж байна. За манай ээлж мастер шуутаас ээлж мастер үлдсэн явдаг. За сайн байна. За сайн байна. За сайхан чинь. Сайхан. Ажил өндөр байна. Галтэрэг явдаг болтон биш үү? Одоо эндээс дис гаргаж ирэхээр галтэрэг начиг гардаг гэсэн үг юм. Тэг юм. Тэгээд нэг одоо хавтан гэх юм уу зэс чи одоо ямар хэлбэртэй юм гарч ирэх юм бэ? Баяжмал гарч. Баяжмал гэдэг нь одоо тэгээд шингэнээрээ биш үстэй хатаацсан гэсэн үг. Нэг зар 9% чиглэлтэй, нэг 9-10% чиглэлтэй. 22% зис агуулсан. Баяжмал гарч ирнэ гэсэн. За энэ хэсэг маань одоо хичнээн ажилтнтай. Манай одоо нийтдээ шүү хатаасан маань 108 ажилтнтай. Манайх нэг ээлж, 4 ээлжтэй, нэг цахилгаан алба, нэг засвар алба гэдэг ингээд нийтдээ 108 ажилтнтай. Түрүүн бид нар ярьж байгаа одоо ингээд том болоо жижиг технологиудын шинжилгээ ажлуудыг нэг онцлох нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөний ямар ч тасралтгүй гэж ярьж байгаа. Харин тийм. Одоо шинэ юу гэдгийг 40 сая тонн өдөр бид нар одоо болсон болох төслийн хүчин чадал эзэлсэн болоод хойдон жилийн таймыг солих боллоо гэхэд ямар нэгэн байдлаар хүчин чадлын оолт хийхгүй техникийн зохион байгуулалтын ажлуудыг хийгээд энэ караач муу ялгаахгүй өнөөдөр бид 29 байгаа ч гэсэн хэдийн засрын ажил үргэлжилж байгаа ч гэсэн энэ бүх ажлуудыг бүгдийг нэгээд нэгт нэмба зохион байгуулаад төлөвлөгөө өгөх юм. Бас энэ томоохон ажлуудаас амжилт гаргасан. Энэ юу гинэ? Эрдэнэ төлөвлөрийн маань одоо эцсийн бүтээгдэхүүн 22%-аас 23% зис агуулсан зэсийн баяжмал. За ийм зүйл гардаг юм уу те? Би ч одоо бүр ийм хатуу юм төмөрн зис гарч ирдэг гэж ойлгосон. Энэ чинь дараагийн зисээд хөлтөр гэдэг одоо яригдаад идэв шүү дээ. Зэсийн баяжмал гардаг гэдэг маань одоо ийм зүйл гардаг юм гэж. Одоо ингээд баяжмал байна. Тийм. Энэ доктор ингээд зис гялханж байгаа. Тийм байна. Одоо энэ гялханаад байгаа. Тийм байна, гялханж байна. Би сташаад муруу ойлгож явсан юм шүү дээ. Одоо энэ складнаас энэ бэлэн болсноо түрүүгээд эндээсээ уутан цавлаад тэгээд ууттайгаа магад ачдаг. Тийм. Одоо энэ яг савлах үйлээс явж савлах үйл ажиллагаа юу? Энэ нэг айхтар гоё хавчдаг шанах шиг юм чи нэг атгахаар одоо хэдийг атдаг. Амар атдаг болтой тийм. Энэ карабал гэл мөнгөний ажиллагаатай байт юм шүү дээ. За ингээд Эрдэнэ туурхаагаас маань гардаг эцсийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал гэж зүйл ийм зүйл байт юм байна. За тэгээ энийг савлаад цаашаа одоо зэсээ боловсруулах тэр шат дамжлага руу одоо өөр газар руу явуулгаа гэсэн. Эрдэнэтэйс бол яг энэ л гарна тийм ээ. Хамгийн эцсийн бүтээгдэхүүн бол ингэж гардаг байх нэ гэж.
Төрөний тав төрийн яасан бол зэсий байж бол тийм үү? Энэ бол Модитийн байж. модитийн зэс одоо уцаа би нэг сайн мэдгүй. Энэ модитийн гэдэг нь яг яа вэ? Зэс модитийн Хайрал одоо эдгээр өдрөөс сайн байж байгаа бүтээгдэхүүн гарч байгаа байна. Аа. Эцэг бүтээг. За энэ одоо модитийн тийм юм асуулт. Энэ одоо модитийн арай баг гар тийм үү? Зэсээсээ баг. Баг гар. Өдөртөг агуулгын удирдах гарцаа тусдаа. Энэ нэг 15 орчим тонн модитийн байж байгаа. Энэ бол бас модитийн баялагын сүүлийн процедур үү? Самлаа. Тэгээд бас яагаад нөгөө дэшигээ гаргаад энэ хахаа уут руугаа өмөрж уутандаа савлаа. Тэгээд контейнер тачаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Хулсан давс компани. Дэлхийд мэндэлсэн цор ганц шүлтлэг давс. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэнг фарм. Элгээ хамгаалж, элэгний өхлөлтөө сэргийлье. Liver Active. За манай хамтлагийнхаа танилцсан. Би тийч одоо яг нүүрэн дээрээ л хоёлол явдаг болохоос яг цаагаар ч юм бол ийм олон залуучууд сая бүх цехүүдээр ороход ингээд танилцуулаад үзүүлж харуулаад яваалаа. Тэгэд бид нар бас ажлынхаа дундуур энэ ч бүтэн шүн байна тий. Энэ дундуураа бас хэдүүлээ гоё дуутай хууртай байя гэдэг. Манай хамтлагын нэр юу юм бэ? Шин байгаад. За хэдэн жил болж байгаа манай хамтлаг байгуулагдав? 13 жил болчихлоо. 4 жил болчихлоо. Хэдэн үнэтэй? Дөрвөлээ. Шинэ хөдөлгөөс чи яг одоо бас гитарч та гитарч хэн бил ах? Сүхбаатар. За. Манай дотоод төрийн хэсгийн дарга байж болох бол иймэрхүү хөгжмийн авьяатай залуучууд байна. Тийм байна. Гоё шүү дээ. Ер нь Эрдэнэтийн залуучууд авьяастай. Авьяастай. Ер нь авьяастай шүү. Яг нь түрүүн тодруулаад хэлэхэд ажилтныхаа нийгэм рүү нийгмийн асуудал руу хандсан иймэрхүү одоо арга хэмжээ гэдэг юм уу те. Энэ дээр бас ерөөхдөө Эрдэнэт үйлдвэр бас бусад аж ахуй нэгжүүлдвэрүүдээс бас нэлээд ялгардаг. За одоо жишээ нь урхажин солио ордон, спорт цогцлбор, сэлэнгэ амралт, за тэгээд суйлч гэдэг юм уу те. Иймэрхүү юмнууд бол Эрдэнэт үйлдвэрийн бүх үндсэн үйлдвэрлэлийн хажуугаар энэ бас давхар авч явдаг. Нэг байрслагтай төрийн өмчлөлтийн газар байна. Тийм байна да. За хэдүүл ямар дугаар үзэгчтэй бэлэг барих вэ? Сайн бүгдээрээ дуулахаа бодоод тэгээ зарга хамтлагийн учрлын хорвоо гэдэг дугаар. Учрлын хорвоо. За ингээ бас гитарчин Сүхэ, сол гитарчин Машка, шагшуур хөгжимчин Дашка. За бид нэг ийм хөгжим болоод авсан. Шинжилгээ захиалга авах шүү. За манай хамтлаг бол будаа болгод юм байна. Үнэхээр бас аяцтай залуучууд байдаг. Бүгдээрэнд баярлалаа. За бүгдээ явчихгүй.
хэд Эрдэнэ төлөвтэйгээ танилцж яваад одоо шөнө 1:20 болж байна. 1:20 болж байна. Одоо бидний ороод ирсэн байгаа газрыг бас та. За засаг механикийн заводын механик цэгт яг бид доош ирсэн явж байна. За засаг механикийн завод маань болохоор үнэндээ Монгол дахь металлургийн бас нэлээд томоохон үйлдвэрлэгч гэж хэлж болох үст. Эрдэнэ төлөвлөлтөйгээ Эрдэнэ төлөвлөр одоо бүх томдох хөрөмжүүдийн засвар үйлчлэгээ деталуудыг хийдэг энэ үйлдвэр одоо металлургийн үйлдвэрлэл гэж ойлгоно. За манай одоо механикийг ахиж байгаа залуу танилцаараа. Бат Эрдэнэ механик зөвийн сэлбэгээр экспертиз хийж мастер. Одоо чиний ээлжийг харилцаж байна. Ажил тавхаг байна. За ажил ихтэй байна. Ажил процессаар Эрдэнэ төлөвлөр асуултгүй ажиллагаа хангаж ажиллах ёстой. Эрдэнэ төлөвлөр болон одоо гадны захиалга манай бүтээгдэхүүн импорт бүтээгдэхүүн бүгдийг одоо манай ирэмзэл засаг завод гэж гүйцэтгэж байгаа. Тэр утгаараа Эрдэнэ төлөвлөр засаг завод механик зөвлөх зөв асуултгүй 24 цаг хийж байна. Өнөөдрийн ээлж нийт хичнээн хүн ажиллаж байна. Энэ засаг механикийн цэг маань нийт хэдэн ажиллана? Засаг механикийн завод нийтдээ 700-аад ажилтнтай. Цэцгийн цэгийг 500-аад ажилтан, механик цэг 400-аад ажилтан байгаа. Яг одоогийн байдлаар одоо механик цэг шөнийн ээлжинд одоогоор 50 гаруй хүн ажиллаж байна. Шаардлагатай тоног төхөөрөмжийг сэргээн засварлах боломжгүй шинээр үйлдвэрлэх. Ерөөсөө Эрдэнэ төлөвлөр явж байгаа бүх техник хэрэгслүүдийг сэлбэг хэрэгслээр хангах үүрэгтэй. Манай засаг механикийн завод байж байгаа. Маш хариуцлагатай хэцүү шүү тийм ээ. За одоо хэдэн жил ажиллаж байна? Өөрөөр миний хувьд бол одоо ингээд 12 дахь жилдээ одоо 13 дахь жилдээ орж байна. Удам данцсан уурхач. 2014 онд ээжийн хооронд ажиж гааны хамралсан суугаад ээж оюуны хамралсан суугаад хуучин үйлдвэрчний хоёрын дөрөв заалтаар ээжийн хооронд ажилд орж ирсэн. Тоогч мэргэжилтэй гараа ажиллаж ирсэн. Мундаг байна. Чи бас хамт олондоо үе үеийнхаа бүх уурхачдад баярын мэд төвшүүлж. За нийт Эрдэнэ дотын бүтээн байгуулалтад гар бие оролцож байсан ахмадууд тэгээд одоо үргэлжлүүлэн ажиллаж байгаа ажлын хамт олон найз нөхөд Эрдэнэ дотынхаа бүх иргэдтэй түүхт 50 жилийн өмнөдийг төвшүүлье. За баярлалаа. За ажлын амжилт. За баярлалаа. Стогой залуу чамд автаад авчихсан. За бид хоёрын одоо ороод ирсэн байгаа эсвэл гангийн хэсгүү. Засвар механикийн заводын цодгуурын цэг. Цодгуурын цэг. Хайлах хэсэгтэй. За та өөрөө энэ хэлцээ. Засвар механикийн заводын үйлдвэр техникийн товчооны сэргүүлэх инженер Хөнгөс ахын. За. Цодгуурын цэг 23 жил 18 жил энэ цэгэд ажилласан. Оо за. Ажилтнаас ихтэй цэгийн даргуудтай нэг хэсэг. Одоо захиргаан. За одоо цэхийн маань үйл ажиллагаа ер нь дагуу сайхан өнөө өрөөний ээж шидүүн ажиллаж байна. Энэ цэхийн ер нь гол онцлог нь юу юм бэ? Бүцэн нэгжүүдийн цодгуул бүтээгдэхүүнийг гэдэг жилдээ ойролцоогоор нэг 5200 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Температур үзэж байгаа зүгээр. Одоо энэ бангийн температур ойролцоогоор нэг 1450-60 градус гарч байгаа. Цодгуурын цэг нэг 236 ажилтнтай. 24 цагаар ажилладаг. За одоо энэ 8 зэрэгцээсмэн өглөө 8 үрт ажиллана. 12 цагаар асаад гэж ажилладаг. Стив одоо үйлдвэрлэлд ашиглах зүйлээ хийгээд байгаа юм уу? Үйлдвэрлэлд ашигладаг. Эцсийн үйлдвэрийн бажуулах үйлдвэр, хөдрийн уурхай, бүх төрлийн хоёргнууд болон эд уурхай шалгануудыг хийдэг. Чикафе шалганууд. Тэгээ шүтлгээд бүхэл цодгуун бүтээгдэхүүн хийдэг. За маш их баярлалаа.
За ажиллаж төсөө. За. Бид нар одоо яг Эрдэнэ төлөвлөрийнхаа дулааны цахилгаан хэсгээс орж ирсэн яг нэрээ дулаахан л байт юм. Аюу халуун биш үсэ коридор. За хилцээ танилцуулаач. За манай дулааны цахилгаан хэсгээс нийт 315 тий. Суулгах хүчин чадал маань бол 53 мегаватт. За үндсэн 100-ны тоног маань 600 та 7539. БКЗ 7539 600 та. Турбин маань болохоор 12 он эхний шатны өртөглөөр 2.5 турбин Америк турбин. За. За тэгээд сүүлийн 17 оны эхлэлч 2 дугаар шатны өртөглөөр 48 мегаватт бензины үйлдвэр дөрвийг өрчих нь 12 48. Тэгээд сүүлдэх хүчин чадлага 53 мегаватт. Шинжилгээтэй юм станц байна. За. Одоо ер нь үйлдвэрлэж байгаа цахилгаан арчин хүчээ яг хаашаа нийлүүлж байна? За ерөнхийдөө бол төвийн эрчим хүч диспетчер үндэсний төвийн гормын дагуу ажилладаг. Одоо 103-нд шилжчихсэн. 136 мегаваттын гормоор 3 турбин 300 та ажилладаг. Өвөлдөр 400 шигтэй. Бүрэн хүч чадлаараа ажилладаг гэсэн. 44 мегаватт дээдлэн 44 мегаватт хүчин чадал ажиллаж байна. Энэ өнөөдрийн байдлаар ямар байна? Өнөөдрийн байдлаар 36 онтой ажиллаж байна. Яг оройн ээлжинд тоо. Тийм оройн. За таны алдар хэм билээ? За Эрдэнэт хэр удаа ажиллаж байна? За 16 жил ажиллаж байна. За Эрдэнэтийн унган хөгтөө. Эрдэнэтийн унган хөгт. Хамт олон бол ингээл өдөр шингүү цаг наргуу 24 цаг одоо ингээд байгууллага болон эрдэнэтийнхнийхээ цахилгаан дулаанаар хангах энэ одоо эрхэм үүргийг хүлээгээл тасралтгүй ажилласаар л байна тий. Техникийн шинжилтийг ерөн сайн хийж байна. Чидүүлсэн захиалганд байгаа шинжилтүүдийг за манай 5 дугаар зуухыг цэцэлт орох гэдэг. Нэг зуухны одоо их цэцүүрийн хугацаа чинь хэр удаан зогсолт хийдэг? Ер нь 103 сар шүү дээ. Оох бас уддаг юм тий. Тэгэхээр л чинь өвлийн оргил өндөр ачааллаас өмнө оруулахыг л зорих юм байна тийм үү? 400 тогтмол байнгын өвчин. Бэлтгэл 200. Ээжлэл зүг. Машин бол тэгэл тасралтгүй өвчин тийм. Том машин бол. За. Энэ маань яадаг идэм бэ? За энэ маань болохоор манай түрүүнд бид нэг нутаглан баяжуулах хэсгийн термисгээр явсан. Тэгсэн. Эргэлдээ бид залгасан шүү дээ. Тэр дотор одоо өдрийг нунтгалдаг гол биет маань гам бүрзэг гэж байгаа. За. Тэгэхээр дотор ч одоо энэ зүйлсүүд байж хаад нөгөөхөө нунтгалж боталдаг гэсэн үг байна. Тэгдэг гэсэн үг тийм. Тэгэхээр Эрдэнэт үлдэрт гам бүрзэхөө өөрөө үлдэрдэг. Тэгэхээр одоо манай гам бүрзэхийн LG Master Сүхбат гэж юу сайхан залуу. За, орой мэд Сүхбат. Ажил өндөр. Өндөр. Тэр удаа ажиллаж байна. 2017 оноос хойш яг энэ цэгт ажиллаж байгаа. Гамбург цэгт. За, Эрдэнэтийн хуу. Уул нь хотынх. Одоо ч Эрдэнэтэй болж байна. Хэдэн он дэрв? 17 онд ч. 17 онд ирээд ерөөсөө Эрдэнэтэд ажилд ороод. Тэгээд дасгалтгүй юм байгаа юм. Дасгалтгүй ажиллаж. За, манай цэгийн үйл ерөнхийдөө нийт 63 ажилчинтай. Тэгээд нэг ээлжиндээ болохоор өсвөл ажилт байгаа. За одоо манай ээлж бол яг үйлдвэрлэлтэй явж байна. Өсвөл. Энэ болохоор бид нар энэ гам бүрзэхийн түүхийг дархны хардан мүлгээс авдаг. За. Тэгэхээр одоо юу гэдгөө дархны хардан мүлгээс ирсэн ийм голдмаа бэлтцгийг бид нар энэ ч нэрхэд цуваад хийдэг гэсэн. Яг нэг тонн хөдөр боловсруулахад за 100-ны 32 кг. За. Гам бүрзэг зарцуулдаг гэсэн. Тэр өдөрт 100,000 тонныг 132-оор өржүүлэхээр энэ чинь хөдрөө нутгалынхаа хэрээр өөр бас ерөөхдөө эдэгдэл дуусна. Тэгэхээр тэр хийж байгаа гам бүрзгийг бол ерөөхдөө энэ одоо баяжуулалтын хөдөр бэлтгэлийн процессын одоо талхал гэсэн үг л дээ. Тийм үү. Мөнхийн хэрэглээ гэсэн. 80 мм голчтой гам бүрзэг. Чист мангар хүнд юм гэдэг шүү дээ. Тэ? 2-5 зарч байгаа. Тийм байна. Чимгээд авах чинь сүргийн хүнд юм гэдэг. Тэгээд эн чинь одоо түрүүний тэр тооногоо бидний асаадаг тэрэн дотор ч н ороод тэнд байгаа баяжмлууд чи бүгдийг бутлаад өөрийгөө илээж яадаг өнжүүлийн хөвч болоо гэдэг шиг байна. Яг тийм. Тэ нунтаглал одоо өөрөө тэгэл
дуустдаг юм байна л да. Хашиг хэрэглэгддэг гэдэг. Бид чинь нөө цэхүүдээрээ явсаар магаад дундуур нь хоолоо идэгээд тэгэл орж ирлээ дээ. Шүлтэй хоол байна. Орой мэндэ. Орой мэндэ шөний мэнд юм дөө. Энэ ингээд сонголттой юм уу? Тийм сонголт. Энэ юу юм бэ? Мантуутай. За эндээс авчихлоо. Уух юм эндээс авчих юм шүү дээ. Нэг зах авчи те. За сайхан уулзахаар. Ажил гэж явсаар гадаа сэтгэл оройтод хоолоо ичл те. За. Хоолны сонголт бас гоё л хэдэм байна те. Ер нь дагуу шаа. Тийм байна. Шүл мөл сая ингээм амсан ч амар гоё эрүүл элдв янзын амтлагч байхгүй. Яг зөв. Тий, яг нэг гоё. Аюу зөв анзаарсан. Гэрийн хоол шиг. Тийм яг. Хоол шүү те. За би хоолн дээр бас мастертаа гарын бэлэг өгнөө. За манай нэвтрүүлгийн ивент гэгчээр маань Багруу маань ажилт юм байгаа. За. За тэгээд Багрууг мэдхгүй хүн ч одоо юу ах вэ те. Тэгээд одоо Багруугийн маань ерөндөө ямар нэгэн одоо ажил контент тэгээд нэг дэмжигч байгууллагуудын маань одоо дэм тусаар олон түмэндээ хүрж идэг. Тэгээд үндэсний үйлдвэрлэгч Багруугийн маань хамт олон бүтээгдэхүүнийхээ дээжийг ус өгж явуулсан байгаа. За энэ бууд салаад байна. Энэ юу вэ? Түрэн манжингийн салаад байна. За энэ махны соусанд бол би хамгийн дуртай. Энэ одоо яг аялал цугаалгын цаг эхэлж байхад хамгийн супер амтлагч бол энэ махны салаад байгаа. За тэгээд алаг салаад бол хоол шингэц бүх юмд маш сайнаар нөлөөлдөг. За тэгээд үндэсний үйлдвэрлэгч Багруу брэндийн хавс гарын бэлгийг гардуул өгөө. За баярлалаа. За энэ бол давс. Гэхдээ энэ давс биш. Энэ бол бүр эд шидтэй тийм бараг л. Энэ одоо давснаас шал ондоо технологи байхгүй. Одоо энэ хараа хулсан давсыг нь бэлтгэхдээ 3 жил ургасан залуу хулсыг тайран авч түүний хөндийд далайн давсаа хийж шар шороогоор бүглэж нарс мотор 800-аас 1000 градусын хэмжээнд шатааж гарган авдаг. Олон мянган жилийн өмнөөс уламжлагдсан ирсэн гайхамшигтай бүтээгдсэн давс юм аа. Тэгээ энэ одоо цус шивэржүүлэх, хүчин шүлтийг тэнцвэржүүлэх, эрдэс бодисыг нэмэгдүүлэх гэдэг айгүй олон шийдийн. Тэгээ нөгөө хамгийн гол нь ужиг хууч өвчнүүдийг ангаах юм байвцтай. Тийм хулсны давс байгаа шүү заяа. Энийг бас хүлэндээ хэрэглээд үзээрэй. За баярлалаа. Хатал өгч байгаа багш. Хүү. Сия. За. Явуулт юм байна. Ха? Дуу чимээ орчин ямар вэ? Дуу чимээ. Тэгэл халуу. Ер нь бол бас уурхачтай нэг талтаа бол бас хөндлөмэй бас их бодож юмар мэрэгжилвэ шүү. Тийм ээ. Ер нь бас хүний чансаа шалгахаар ер нь бол бас гүйхээр ястол нэг чансаа шалгасан тийм ажил байдаг юм байна. Цагаан бор уншиж байгаа юм да. Цагаан бор уншаал эхлээл явж байна. Сайхан би 8 чимээ тонж ирсэн. Сайхан яг энэ цагаан борог дөнгөж гарч ахт нь аваад уншиж байлаа. За өнөөдрийн ажилтнаа хоёул ерөн шавтарсан те одоо ч ерөн цаг 3 өнгөрчлөө. Тэгж байна. Өглөө ээлж хідээс солигдож хідээс ирдэг юм. Өглөө 8 гэдэг ээлж солигдно. 8 гэдэг. Одоо хэдүүлгийн ажиллаж байгаа ээлж өглөө 8 гэхэд солигдоод дараачийн өглөөний ээлж ирэх ёстой. Тэгээд үрдсэндээ ингээд өглөө маань 4 ээлж маань 12 цагаар ингээд тойроод ингээд хасралтгүй ажилладаг л гэсэн үг. За би бас танд дахин гарын бэлэг өгнө. Манай энэ Denk Farm-ийн эмийн бүтээгдэхүүн бас өгж явуулсан. Германаас оруулж ирдэг одоо маш өндөр чанартай юм сайн эмийн бэлтгэлүүдийг бас оруулж ирдэг юм компани байгаа. Denk Farm-ийн бүх эмүүд бол бүх эмийн сангуудаар худалдаалагддаг. За энд ингээд одоо маш олон төрлийн lever active. За энэс дэ илгэнд бол маш сайн. Илгийг хорвоожуулах, цэвэршүүлэх, илгэний өглөлтөд сэргийлэх гэх. За энэ одоо шингэн нөхөх эрүүл мэндийн бархлаа дэмжих бүтээгдэхүүнүүд байгаа шүү. Их одоо хүнд нөхцөлд ачаал нэгтэй ажилдаг. Та бүхэнд одоо мэдээж маш хэрэгтэй байх гэж бодож байна. За ингээд
Хармихаа. Бүтээгдэхүүнийг хийж бас гардуул өгөө. Яа баярлалаа. За мөн чиглэл гэдэг одоо хүнсний үйлдвэрлэлийн салбарт хэрэглэгддэг тоног төхөөрөмж сав суулганы одоо Монголдо номер 1 ийм одоо компани стратегийн чиглэл болж чиглүүлж байдаг юм компани байгаа. За одоо уул уурхаада Эрдэнэт гэдэг шиг одоо энэ салбартаа чиглэл юм уу да? Тэгээ 35 жилийн бас түүхтэй. Одоо бас гайхалтай хамт олонны маань гарын бэлэг бас гардуул өгөөрэй гэдэг үгж явуулсан байна. За чиглэлийн хамт олон болон Дэнк фармынхаа хамт олонд маш их баярлалаа. Хулсан давс компани. Хулсан шүлтлэг давс нь 1000 градус хүртэл 3 удаа буюу 27 цаг шатсан. Хулс, далайн давс, шар шороо, нарсан модны нийлэмжээс бүтсэн 81 төрлийн эрдэст хоолны давсыг та өдөр тутамдаа хэрэглэснээр хорд хавдраас урьдчилан сэргийлэх, эрдэсийг нөхөх, усны дутагдлаас урьдчилан сэргийлэх, биеийн усны чанар сайжирч хордлох тусгаас урьдчилан сэргийлэх боломжтой. Утас 76 тэгтэг 3938. Өглөөхөө чиг амтлаа да. Агро махны соус. Та элэгний өөхлөл чимээгүй нэмэгдэж байдгийг мэдгүй. Амьдралын буруу хөвшил, хорд суршил зэрэг шалтгаалan элэг өөхөлж чимээгүй өвчсөөр байдаг. Танд элэг хамгаалах элэгний өөхлөлд сэргийлэх Milk Thistle, Silimarin, холын агуулсан ливер актив бүтээгдэхүүнийг санал болгож байна. Өвдсөн хойно биш өнөөдрөөс эхлэн элгээ хамгаал. Элгээ хайрлая, эрүүл амьдрий. Эрүүл мэндэд чанарыг Dэнк Farm Герман чанар. Ингэж оруулаад. Оо, ингэж агалах юм уу? Тэг ингэж агалах. За энэ яадаг сав ямар өчтэй сав? Усны чиглэл компани. Усны сав шүү дээ. Монгол төлөвлөсөн. Монгол төлөвлөлийг наард гэр зориулсан. Сарай 20 литрийн уснаас гоё устай. Ясах машины гард ич шүү. Үндэсний үйлдвэрлэгч чиглэл хязгаарлагдмал хариуцлагатай компани. Агро махны соус. Шаржигдах шоколад амталж үзэх үү? Cornto Bianca. Бэлэг чанарыг Bianca-гаас. Одоо тэгээд шүн айл хонж унтгал болсоос ингээ шүнжингээ ажиллаж үйлдвэрээр нэр явж үзээгүй ховор байсан баг. Одоо ингээл явж байсан хизээ 7 цаг 8 цаг болно гэж хүлэе. Одоо ингээд 3 өнгөрч байна. Ямар ч байсан та хэд маань нэг би та хэд унтах нэг газар орно зохицуул ядаг хөө. Заах тийм. Тэгээд та хэд маань ямар ч байсан нэг нүдний ор гаргаад өглөө болтол нэг хэсэг амрахыг бод. Тэр яасан. Тэгээд өглөөний ээл салхидах үед бууя та тийм. Өглөө би бас ерөнхий инженертэй бас уулзаад нэг талархлаа илэрхийлээд урд шөнд юу болсон яасан тухайга нэг тайлгнаж чад. Тэгээд мордыг гэсэн моталтай шүү дээ. За тэгвэл өөдрөгөө зургийг авалт гэж аргах уу? За тэгэж аргаа тий өглөө уулзтай жаа. За өглөө болсон. Өглөөний ээлж сая ирээд шөнийн ээлж маань сая буугаад ингээд ерөнхийдөө өнөөдрийн шинэ ахын шинэ ажил эхэлж штэ тийм ээ. Тэгж байна. За ер нь нэлээ ядарлаа шүү. Ер нь бол шөнийн ээлжинд явах ч бас тийм ч амар ажил биш. Тийм. Ер нь ингийн хүний
одоо юу гэдгийг яг амрах цагтаа амраад унтах цагтаа унтдаг хүмүүсээ хажууд бол шөнийн ээлжинд ээлжээр ажилладаг хүмүүс бол эрүүл мэндээр бас нэлийн золиослдог гэсэн юм юм байдаг. Тэгэхээр удаан жил ажиллах юм бол бас энэ хүний үед бас нөлөөтэй. Та бүхэнтэйгээ өнөөдрийн үйлдвэрийнхаа шөнийн ээлжин за үйлдвэрийн бүтцийн нэгжүүдээр бас шөнийн ажлуудаа танилцаад нэлээ явуулаа. За орчин нь бол үйлдвэрийн төлөвлөгөөний биелэл бүр хангагдлаа. Томоохон засварын ажлууд за ялангуяа түрүүн бид хэлсэн краны ажил, крантай холбоотой ажлууд ерөөхдөө төлөвлөлтийн дагуу явлаа. Зарим нэг төлөвлөгөөт бус байдлаар зогссон томд хөрөмжийн засварын ажлууд за засвар механикийн завод дээр энэ деталь ваш эстер нэг засварлах ажлууд ерөөхдөө зохион байгуулалт их айтах яваад өглөө алгацчлаа доо. Би одоо очтер битэр чи хүм болгонтой уулзаал цэг-цэгээр нь орол яваал байсан. Яг маш хоёр дарагтайгаа бас хоёлаа ингэж нэг суух. Айхтар юм гомо ховийн чанартай юм ярих нэрх боломж юусоо олдоогүй тийм бай тий. Би дарахных тий. Дарахотих тэгээд одоо энд бол гэр бүлэрээ. Тий. Гэр хүүхдүүдтэй хамт 90 оноос хойш бас шүтээс төгссөн. Одоо 27 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд чи бүр төгсгөл дээр таадаа нэг ярьж байгаа. Тий, ялгаа ахгүй л тэгээл шүтээс төгс 90 оноос хойш л ерөөхдөө манай үйлдвэртэй гэдэг нэг зарчим байдаг. Анхаа шатнаас нь бүх ажлаа эхэлдэг. Энэ зарчмыг агуул одоо ингээл ажиллаад явж байна. Адилхан Эрдэнэт үйлдвэрийнхэн бас бүр хамгийн одоо доотлынхаа ажлаас ахуулаад тэгэл дэшээ явсаргаал яг мори дээр ингээд удирдлага болдог юм зарчим байт юм байна. За хоёулаа тэгвэл ерөнхий инженер дээр орж нэг баярлалаа гэж хэлчихээд. За тэхүү дээ. Тэгээ ер нь бид нар үлгийн жолоо залъя да тий. За тийш орох уу? За тэгэл ерөнхий инженерд орцгоё да. Инженер ирсэн баах тий. Өн даах. За. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Denk Farm. Элгээ хамгаалж, элэгний өхлөлтөө сэргийлье. Liver Active. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Хулсан давс компани. Дэлхийд мэндэлсэн цор ганц шүлтлэг давс. За өглөөний мэнд. Энийг зүгч дараа. Сайн хоноо. Сайн хонлоо. За чаагийн байт юм байна. Тэ. Машир дарахтайгаа тэгээд битээр өглөө. Та урхачдын амьдрал ямар вэ? Тасралтгүй амьдрал. За урхачдын амьдралдаа бас зөнгөж зах цухаас нь танилцлаа. Тэгээ бас бахархалтай санагдлаа. Чи одоо бас л цаг наргүй хүн хөдөлмөр юм шиг мөртлөө цааталтаа бол бас Монгол улсын хувьд бол маш өндөр үүрэг барилтай. Маш өндөр хариуцлага үрсэн ийм залуучууд өдөр шөнийн одоо ээлжгүйгээр л зүтгэж байд юм байна. Амаргүйч ажил харагдаж байна. Тэгээд бас их нүсэр ажил байдаг юм байна. Би ч одоо тэр баяжмал энэ чи ямар юм байдгийг бол төсөөлөлгүй явсан учраас төсөөлөл олж авлаа ш та. Тэндээс. За тэгээд бас уурхаа дээр хонох шөнийн ээлжинд ажиллах зөвшөөрлийг олгож дэмжиж ажилласан бас байгууллагынхаа удирдлагууд болон Эрдэнэтийнхаа бүх хамт олонд бас маш баярлалаа гэдгийг хэлье. Тэгээд нэг гарын бэлэг өгсөн дарга. За. Манай нэвтрүүлгийн итгэгчээр 5 нүдэн маань ажилт юм байна. Тэгээд 5 нүдэнгийнхаа хамт олонны одоо шаазаа ягны дээж тэгээд үргэлж сайхан өөдөө хэдийн ондоо нэлбэг дэлбэг байхын ерөөлийг дэвшүүлээд за гарын бэлгийг бас гартуулж өгөх юм аа. За машаа дарахтаа бас энэ зөв гэж брэнд энэ сайхан эвлүүлдэг пазл байгаа. Бас хүүхдүүдтэйгээ хамт эвлүүлээд хандаа нэг чимэг болгон өлгөөрэй гэдэг өгч байгаа юм багш. Сүмдүүлэх хэлийг аваад энэ. За Эрдэнэт үйлдвэр хоногт 10 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. За доллараар ярих юм бол нэг 24 цагт 3 сая долларын ажил. Хийж байна. Орлого олж дээ. 3 сая доллар. Тэгэхээр 1 минут 1 цагч одоо зогсох бол эдийн засгийн хувьд бол ямар алдагдал хүлээдгийг та бүхэн харсан баг. Тэгээд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа өнөөдөр ингээд хэвийн явж байна. Төлөвлөгөөт засвар за үндсэн тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагаа хэвийн байна. За нөгөө талаар Эрдэнэт үйлдвэрийн аюулгүй ажиллагаа бас хэвийн байна. Та бүхэн бас энд нөгөө тусгай зөвшөөрөл авч орж ирэхээр бас гайхсан баг тий. Улсын онц чухал объект төрийн хамгаалтанд байдаг. Гадна дотны хөдөлгөөн бол онцгой хяналтанд байдаг учраас. За тэр ажлыг миний бие одоо гамшигаас хамгаалах штаб түүний доор байдаг дотоодын цэргийн анги
За гэрээ цагдаагийн хэлтэс за 058 Бургаламтрах анги гэдэг онцгой байдал. Энэ бие бүрэлдэхүүний хамтдаа хангаж ажилладаг. Өнөөдөр тэр утгаараа бас Эрдэнэ төлөвлөлтөөр ээлгүй ажиллагаа хэвэн байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвэн байна. Борлуулалтын орлого бас хэвэн байна. Олон улсын зах зээлд биржийн арилж байгаагаар бүтээгдэхүүнээ зарж байна. Уур хаачин хамт олон бас сэтгэл хангалуун байна. Орхон аймгийнхаа 50 жилийн ойг өндөр бүтээлээр өгдөж байгаа. Тэгээ энэ завшааныг ашиглаад Эрдэнэ төлөвлөрийнхаа нийт уур хаачтай мөн уур хаачтайхаа нэрийн өмнөөс Орхон аймгийнхаа нийт иргэдэд Монгол улсынхаа бүх одоо иргэдэд одоо баяр наадмын мэд дэвшүүлж ой баярын мэндийг хүргье. За баярлалаа. Тэгээд телевиз үзэж байгаа бүх үзэгчдийнхээ өмнөөс бас Эрдэнэ төлөвлөрийнхөө удирдлагууд болон нийт хамт олонд маш их баярлалаа. Монгол улсын эдийн засгт оруулж байгаа хувь нэмэр нь одоо эргэн бүртээ хүрж байдаг учраас энэ одоо том өрх хайл гэдэг бол өнөөдөр бас ямар нүсэр сайхан хамт олон байдаг юм бэ гэдгийг бас нүдэрээ үзэж харлаа. Хамт байсан үзэгчд маань ч гэсэн сайхан үзэж хар танилцсан байх гэж бодож байна. Тэгээ та бүхний цаашдалт нь өндөр амжилтыг хүсье. Бас 50 жилийн баярын мэндийг бүх эрдэнэчүүдтэй хүргье. За тэгээ бид нар одоо хөлгийн жолоо залъя да. Баярлалаа. За маш баярлалаа. За энэ замдаа сайн яваарай. За сайн сууж байгаарай. Эргээд уулзах хэрэг дэвшүүлээ. За ингээд нэг том ажил шавтарлаа да. Таач тэгээд одоо ахаал залгаал ажилтай байсан. Тий одоо шууд ажиллаж. Тий урч намар чадлагаа одоо ахаал залгаал ээлжтэй. Гэтэ өнөө шөндөө ахаад ажиллахгүй мó үү? Цаг зав гаргаж бидэнтэй бас нэг шөнийг өнгөрөөж за энэ том одоо өрх хайлын нэг хитгэн өрөөгөр нь л орлоо шүү дээ хоёлаа. Тийм ээ? Өөр нөхчгөн жоох хэсэг өрөөгөр нь л орлоо. Бүгдийг нь оруулах юм бол мэдээж энэ бол боломжгүй зүйл. Тэгээд танай хамт олныг онтой сайхан танилцаж, уулзаж, ярилцлаа. Тэгээд маш их хүндлэл төрлөө. Та бүхний ажилд өндөр амжилтыг 25 дугаар суугдал визийн танай тооны нэвтрүүлгийг үзэж байгаа бүх үзэгчдийнхээ өмнөөс бас өргөн дэвшүүлье. Тэгээд ажлын амжилт хүсье. Маш их баярлалаа. За танай хамт олныг ирж манай үйлдвэрийн эгэлжирийн нэг өдрүүд тий нэг ээлжийн ажлын одоо юу гэдэг юм явцтай цуг байсан маш талархалтай байна. За тэгээд Эрдэнэ дотын маань 50 жилийн хой болж байгаа. За Эрдэнэ дотынхаа нийт хэрэгдэд за Эрдэнэ төлөвлөрс төлөвлөрийн газрын нийт ажилтнуудтай Америкийн мэндийг хүргэе. За та бүхний ажилд амжилт хүсье. За энэ замдаа сайн яваарай. За баярлалаа. Маш сайхан байлаа. За сайхан байлаа. За амжилт хүсье та. За баярлалаа. За баярлалаа.